За өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэндийг та бүхэндээ Гамбаярын зүгээс хүргэж байна. За өнөөдөр бүгдээрээ захин аюулгүй байдал болон компьютерийн сүлжээ гэсэн сэдвийн хүрээнд хамгийн анхны бичлэгээрээ уулзж байна. За сүүлийн хэдэн жилүүдэд дэлхийд даяараа зөвхөн Монгол хэлтгүй дэлхийд даяараа жоохон хүүхдээс ахуулаад одоо бүр ингээ хөгшин хүн хүртэлтэй social network буюу нийгмийн сүлжээг ашиглаж байна. Facebook, Instagram, YouTube гэд бүгд энэ хүү сувгийг ашиглан хэрэгтэй мэдээлэлээ олж авч байна. Хүмүүстэй харилцаж байна. Хин хаана юу хийж байгааг цаг тухайд нь мэдж байна. За тэгээд ямар мэдээлэл өнөөдөр гарсан байна тэрийг цаг тухайд нь олж авч байна. Өөрсдийн гэсэн одоо хэрэгтэй ажилтай холбоотой эсвэл ямар нэгэн хичээлтэй холбоотой мэдээллүүдээ бас олж авч байна. За үүнээс гадна social network-ийг ашиглаад за нийгмийн сүлжээг ашиглаад заллин үйлдэх нэг бол тухайн хэрэглэгчийн одоо хувийн мэдээллийг олж авах гэх мэтлэн ингээд юм бас сөрөг одоо зүйлүүд нь бас маш их байна. За түүний нэгэн одоо жишээ нь бол фейк ньюс буюу худал мэдээлэл байна гэж. За энэ худал мэдээллүүдийг одоо тарах гол үндсэн шалтгаанууд нь болохоор тухайн хүний одоо хувийн мэдээллийг олж авах. За дээрэс нь username password-ыг нь олж авах. За тэгээ дээрэс нь одоо улс төрийн шин чанартай тий одоо жишээ нь ихэд дараа жил одоо манай сонгуул болох чинь сонгуультай холбоотой ингээ пэйжүүд өөрсдийн одоо хэрэглэгчдийг ингээд нэмж байна. Сурталгаанд ашиглахын тулд нэмж байна. Одоо хандлтын тоогоо нэмж байна. За нэг бол өөрсдийн хуудас пэйжийн одоо хандлтыг ихсэхийн тулд ингээд сүржин гачигтай мэдээллүүд хүргэж байна. Гэх мэтлэн ингээд маш олон шалтгааны үндсэн дээрээс ийм хуурамч мэдээллүүдийг цацдаг байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэхүү хуурамч мэдээллүүд ерөнхийдөө ямархуу бүтцтэй байд одоо ямархуу харагддаг те дээрэс нь энийг зогсооход бид нар хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ гэдэг жижигхэн зүйлийн талаар ярилцах байгаа. За сүүлийн хэдэн сарын хугацаанд болохоор би нэг иймэрхүү скриншотууд хийж авсан байгаа. Энэ нь болохоор бүгд Facebook-т гарсан мэдээллүүд. За хамгийн ихнийх нь болохоор энэ showho.com дээр гарсан Асуширо Давгдоржийн давгдорж аваргын танхаарал хэрэг сэтэрлээ гэсэн нэг юм сүржин гарчигтай мэдээлэл байна. За энэ маань болохоор энэ showho.com гэдэг сайт маань болохоор өөрсдийн хандлтыг нэмэхийн тулд ийм сүржин гарчигтай одоо мэдээлэл оруулсан гэж би бол дүгнж байна. За мөн дараагийнх нь болохоор ийм постын доор иймэрхүү комментууд явж идэг. За ингээд ийм баг хувийн хүүтэй зээл болгоно. Ийм мэйл хаягаар холбогдно гэд. За энэ маань болохоор phishing гэдэг нэгэн халдлагын төрөл байдаг, цахим халдлагын төрөл байдаг. За энэ халдлагын одоо шин чанартай тухайн одоо имэйл рүү одоо ингээд мэйл бичиж одоо зээл авъя гэснээр ингээд таны банкны одоо дансны мэдээлэлийг гэх мэт ингээд асуултууд ингээд үргэлжилж явсаар таны ингээд мэдээллүүдийг авах зорилготой ийм төрлийн атак байгаа шүү, халдлага байгаа шүү. Тэгэхээр энэ одоо мэйл хаяг руу ямар нэгэн байдлаар мэйл бичиж болохгүй, итгэж болохгүй. За мөн адилхан энд байна. За тэрний дараагийнх нь Салавч баяр цогт амиа хорлохыг завдсан байна. Яаж гэхээр коммент дээрх линкээр үзнэ үү. За тэнгууд коммент дээр нэг юм линк байна. За энэ дээр ингээд дарангууд юу байж болох вэ гэхээр за энэ линкэн дээр дарангууд нэг хамгийн ихний зүйл нь болохоор таны одоо нэр дээр энэхүү пост маань энэ техникийн групп болон пэйжүүд дээр постлогдно. За хоёр дахь байж болох зүйл нь болохоор энэ линкэн дээр дараад оронгууд танаас username password Facebook-ийн чи username password-ыг асуунаа. За хэрвээ username password-а хийх юм бол тэр маань хадлага хийж байгаа нөхөрлөө шууд илгээгдэнэ. Ингэснээр та өөрийн username password-а ер нь бол алдчихж байгаа гэсэн үг. За тэгээ дээрээс нь та өөрөө одоо username password-а алдснаар та өөрийнхөө Facebook аккаунтыг ашиглаж чадахгүй болно. Тэгээд таны Facebook аккаунтыг ашиглаад нөхдүүд таны одоо дотны хүмүүсээс мөнгө зээлэх эсвэл таны дотны хүмүүстэй чинь одоо харилцсан таны хувийн мессежүүд чинь бүгдийг олж авах гэх мэтлийн ингээд ийм аюултай одоо зүйлүүдийг хийж болох нэ. За дараагийнх нь болохоор энэхүү линкийг ашиглаад оронгууд жижиг хэмжээний хортой програмууд таны компьютер дээр суух боломжтой. За энэ маань болохоор ерөнхийдөө keylogger ч юм уу те иймэрхүү жижиг хэмжээний юм keylogger гэдэг маань таны одоо keyboard-н дээр бичиж байгаа бүх зүйлийг одоо халдлага хийж байгаа нөхөрлөө илгээх, мөн дээрээс нь скриншот хийж одоо явуулах гэх мэтлэн ийм зүйлүүдийг хийх чадaltaй ийм одоо жижиг хэмжээний кодууд багс суух боломжтой. За тэгэхээр энэ линкэн дээр ерөөсөө дарж болохгүй.
Харин оронд нь болохоор та энэ мэдээг репорт хийх хэрэгтэй. Дээрээс нь энэ хүнд нь мэдэгдэх хэрэгтэй. За иймэрхүү хариултуудыг бүгдээрээ үзүүлж чадах юм бол иймэрхүү одоо мэдээллүүд олон хүнд тарахаас дээрээс нь олон хүн хохирохоос бүгдээрээ сэргийлж чадах нэ. За мөн адилхан энд 13 настай хүү түүнийг 20 настай дүүтэйгээ хүчирхийлд хүртсэн байна. За энэ мэдээнд болохоор яг юу харагдаж байна гэхээр энэ бол цэвэр гадаад хүн гадаад мэдээ буюу одоо энэ фишинг төрлийн иймэрхүү халдлага шууд ингээ Google Translate ч юм уу эсвэл иймэрхүү байдлаар ингээ орчуулагдаад Монгол дээр орчуулагдаад ийм гарч ихтэйгээр орж ирсэн байгаа. За мөн адилхан одоо энэ линкээр дараад орох юм бол бүгдээрээ түрүүний миний ярьсан одоо жишээ болгож ярьсан зүйлүүдэд одоо өртөх боломжтой. За ингээд нөгөө мэдээнүүд чинь цугарч байна. За жохноо хүчнсэн даш зэвэг буюу за энэ бол угаасаа худлаа мэдээл. За намондөр охин намайг дарамжлын бүхнийг яриулсан би цагдаа танд. За энэ бол бас л худлаа мэдээлэл. Ер нь бол өөрсдийн хандлтыг нэмэх гэсэн сүрчин мэдээллүүд явж байна. За энд мөн адилхан за ингээд иймэрхүү одоо худлаа одоо ер нь бол иймэрхүү янз бүрийн мэдээллүүдийг сүржин гарчигтайгаар ингэж оруулж байна. За гэх мэтлэн ингээд за энд болохоор мөн ингээд GPS-ийн энэ бас нэг одоо хэлбэр нь болохоор ингээд юу яадаг одоо GP гээд мэдээллийг одоо ингээд одоо тухайн одоо мэдээллийг одоо GP ингэж хүргэх юм бол тэрийг скан хийх боломжгүй байдаг. Жишээ нь хэм бол одоо мэйлэр GP-гээ явуулсан файлыг одоо тухайн мэйл нь болохоор одоо мэйлийн одоо сканер болохоор тэрийг одоо шүүж одоо хортоо хоргүй эсвэл одоо вирусгүй гэдгийг мэдэж чаддгүй. Тэгэнгүүт ийм zip файлыг одоо шууд ингэ татах маань бас их ослолтой. За энэ болохоор шууд ингээд энэ комент хэлбэрээр энэ болохоор шууд ингээд ийм юу хэлбэрээр мессенжер хэлбэрээр ингээд хүмүүс рүү ингээд илгээж исэн байгаа. Энэ одоо zip файлыг за нэг нөхөр илгээж исэн байна лээ. За ингээд гэх мэтлэн янз бүрийн. За дээрэс нь бас хуурамч аккаунтууд байна. За хуурамч аккаунтууд маань яг юу хийдэг вэ гэхээр хуурамч аккаунтууд ер нь бол нөхдүүд олон одоо шалтгаантайгаар бас үүсгдэг. Хин нэг тагнах гэсэн тий. Нэг бол одоо худлаа мэдээллүүдийг ингээд хүргэхийн тулд олон аккаунтаар ингээд үүсгэж одоо тэрийг олон одоо газар руу ингээд мэдээллийг цацах зорилготой. Тэгээ дээрэс нь тухайн хувь хүний мэдээллийг олж авахын тулд хуурамч аккаунтууд одоо хөөрхөн охины зурагтай одоо team аккаунт нээж хагаад янз бүрийн хүмүүстэй харилцаад тэгээ тухайн хүнээс одоо янз бүрийн байдлаар мөнгөн тусламж идэх ч юм уу эсвэл тухайн хүнийхээ одоо хувийн мэдээллийг нь олж авчаад тэрнгээрээ одоо ингээд шантаажлаад тухайн хүнээс одоо мөнгө олж авах ч юм уу те иймэрхүү байдалтай ингээд ийм хуурамч аккаунтууд их үүсдэг шүү. За тэгээд хуурамч аккаунтууд нь ихэвчлэн одоо олонний танил одоо гадаад хүмүүсийн зурагтай нэг бол энд тэнтгийн янз бүрийн ингээд зурагнууд хийсэн өөрийнх нь ямар ч зураг байхгүй тэгээд дээрээс нь дандаа хүмүүсийн одоо постсон юмнуудыг шеэрлдэг өөрөө ямар нэгэн одоо холбоотой юм постлдгөө иймэрхүү одоо ингээд танихад аюулгүй амархан тийм хэлбэртэй байдаг. За тэгэнгүүт энийг бүгдээр яах ёстой вэ гэхээр мөн адилхан репорт хийх ёстой шүү гэдгийг бас хэлж байна. За өнөөдөр гэхэд би нэг мэдээ уншсан байгаа. Яг өнөөдөр гэхэд нэг мэдээ уншсан болохоор Хамууг Монгол гэдэг нэг юм пэйж байсан. За энэ Хамууг Монгол гэдэг нэг пэйж дээр болохоор яг юу гэсэн байсан бэ гэхээр ингэсэн байгаа. Playtime-ын дараа нэг иймэрхүү нэг л их ганган хувц өмссөн юмнуудаар дүүрэн байсан. Гэтэл тэдний тархины хэмжээ нэг иймэрхүү. Монголчууд гэж ийм л заяагүй үндэстэн юм да. Заяагүй өнтер гэсэн. За энэ дээр болохоор алдаатай юмнууд их харагдаж байна. За юу нь алдаатай байна вэ гэхээр энэ нь бол тэр чигээр худлаа мэдээлэл. Яагаад гэхээр энэ одоо хогны зурагтай энэ туулгалын эрэг хогтой байна гэдэг энэ зурагнууд болохоор аль дээр үед постлогдсон зурагнууд байгаа. За тэгэнгүүт тэрийг энэ Playtime-ийн одоо зурагтай ингээ холбоод тэгэнгүүтээ ингээ яг 40 уржигдэрх ингээ Playtime болсон тэрэн дээр ингээ үндэслээд сенсац тарьж одоо иймэрхүү худлаа мэдээлэл цацж байна. За тэгэнгүүт энэхүү одоо энэ хуурамч одоо пэйжүүд маань ихэвчлэн одоо нэг улс төрийн зориулалтаа ч юм уу эсвэл хин нэг одоо ингээд одоо юу ах PR хийх зориулалтаа ингэж хандлтаа хэсгэж байгаа. Ямар нэгэн байдлаар энэ хуурамч мэдээлэл цацж хандлтаа хэсгэж байгаа ийм пэйжүүд байдаг. За жишээ нь ихэд одоо энэ
171 хүн энийг шеэр хийсэн байна. 34 хүн комент өгсөн байна. 134 хүн энд реакшн дарсан байна гэж. За тэгэхээр энэ бүх хүмүүс энэ мэдээлэлд ямар нэгэн шүүлтүргүй шууд итгэсэн байна гэсэн үг. Шууд итгээд тийм бид нар өөрөөсөө ийм л за яг үндэстэн бид нар угаасаа ингэдэг гэд шууд ингээд ийм негатив одоо үзэл шууд ингээд толгоонд нь сууж орж ирсэн байгаа юм. За тэнгууд энэ нөхдүүд болохоор түрүү жилийн 5 сард одоо нээгдсэн ийм пэйж байгаа. За тэнгуүтээ энэс өөр одоо төсвөртэй мэдээлэл байхгүй холбоо барих. За тэгээ дээрэс нь яг юу ямар зорилттой пэйж гэдэг гэх мэтлийн ингээд ерөөсөө тийм байхгүй дандаа ийм худлаа мэдээлэл сенсацл тарьдаг. За тэгээ дээрэс нь 5000 гаруй хүн одоо энэ пэйжийг лайклсан байна. За тэгэхээр энэ мэдээлэл бол нэгэнт хуурамч мэдээлэл учраас бүгдээр энийг репортлох ёстой гэж. За энэ дээр харж байна false news гэсэн ийм хэсэг байна. За энийг ингээд send дарлаа. За тэнгуүтээ блог хамаг Монгол эсвэл хамаг Монголоос бүх зүйлийг одоо хайд хийх гэсэн ийм сонголтууд байна. Нэг бол шууд даана гэдэг ингээд дуусгаж болж байна. За тэнгууд энэ мэдээ маань угаасаа одоо хуурамч мэдээ учраас энэ дээр false news дээр report хийх ёстой шүү. За ингэж report хийснээр бүгдээрээ иймэрхүү одоо хуурамч мэдээллийг цаашаа одоо тархаас дээрээс нь бидний одоо ойр дотны хүмүүсийн иймэрхүү хуурамч мэдээлэлд өртөж одоо ингээд иймэрхүү хуурамч мэдээллээр амьсгалахаас бүгдээрээ сэргийлэх ёстой юм байгаамаа. За тэнгүүд иймэрхүү одоо мэдээллүүдтэй холбоотой би бас нэг өөрийнхөө хөтэлдэг ийм өөрийнхөө нэг 2 3 одоо хүмүүстэй хөтэлдэг ийм пэйжийг бас хүрх танилцуулж байна. Энэ пэйж дээр болохоор ерөнхийдөө би нэг ийм юуны талаар кибер аюулгүй байдалтай холбоотой ийм энгийн мэдээллүүдийн талаар тэгээ хэрхэн одоо хариулт үзүүлэх үү хэрхэн одоо мэдээллүүдийг хуурамч болон фейк мэдээллүүдийг таних уу. За тэгээ дээрэс нь вирус гэж юу юм гэх мэтлийн ингээд цахим аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг хүргэдэг байгаа. Тэгэхээр иймэрхүү мэдээллүүдтэй танилцахыг хүсвэл бас энэ хүү хуудсан дээр ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ жижигхэн хэмжээний иймэрхүү одоо ураймагийн ийм бичлэгтэй одоо уулзлаа. Дараагийн удаад болохоор бүгдээрээ нэг зочинтой уулзсан. Тэрхүү зочин маань болохоор бидэнд кибер аюулгүй байдалтай холбоотой. За тэгээд дээрээс өдөр тутмын амьдралд хэрхэн одоо энэ кибер аюулгүй байдал нөлөөлж байгаа вэ? Гэх мэтлийн ингээд сонирхолтой зүйлийн талаар айгүй одоо хэрэгтэй мэдээллүүдийг өгөх тийм хүн байгаа. Тэгэхээр бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За тэгээд өшөө илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо ингээд хуудсанд маань нэгснээр та нар цаг тухайд нь авах боломжтой шүү. За та бүхэндээ баярлалаа. Баяртай.